За сурхаа одоо борлуулалтын өөрийнхөө судалгаа хийгээд хэлсэн. Бас цагийг өөртөө өнгөрөөсөн. Зөв. За энэ дээр нэг ийм асуулт явуулсан байсан. Нэг хүн. За энийг манай энд байж байгаа хүмүүс байна уу? Дотор байна уу? Мөнгө бүхний шийдэл болохоор яаж мөнгөтэй болох арга замаа олох хэрэгтэй байна гэж асуусан байна. Хэн бэ? Эцэн хүн байна уу? Байгаа. Энийг асуусан хүмүүст хүн хариу өгч тий. Тэгэхээр энэ загтал сурхаа юу тий? Зөв. За сурхаа. Чи тэгжсэн байсан шүү дээ тий. Мөнгө бүхний шийдэл бишээ гэдэг чамайг нэг юу гэж хэлсэн. Хариулт чи. Маш чухал хэсэг за. Тэгэхээр чиний хувьд дээ шүү дээ тий. Мөнгө чиний хувьд би чиний өмнөөс юу гэж хэлмээр байна гэхээр мөнгө болоод чухал биш чи өөрөө чухал байхгүй. Бүх юмний хариулт нь чи өөрөө. Окей. Тэгэхээр ерөөсө мөнгнөөс битгий санаа зов чи мөнгийг бүтээж чадна, устгах чадна, үрж чадна. За мөнгийг хоол болгож хувиргаж чадна. Мөнгийг дахиад үржүүлж чадна. Мөнгөөр чи үр хөвгтөд хижээж чадна. Авахнаа авч чадна, тий? Тийм бааз. Тэгэхээр мөнгийг яаж зохицуулах нь чиний дур байхгүй юу? Тэгэхээр мөнгө чиний хариулт биш за. Чи харин мөнгөө хаашаа хуваарлах вэ гэдэг нь чиний хариулт байхгүй юу? Зөв тий? Тэгэхээр би энэ мөнгө ба миний үндсэн номон дээр яг энэ санааг би гаргаж өгсөн байхгүй хамгийн гол нь хүмүүс өөрийгөө үнэлж чадахгүй мөнгөнд хамаг утга өгчөөд санаа зовоод байдаг байхгүй юу? Тэ? Тэгэхээр сурхаагийн дотор байж байгаа зөндөө олон туршлага айгүй их юм байгаа байхгүй чи дотор өөр хүмүүс хараагүй тэ? Сурхаагийн үн цэнийг сурхаагаас өөр хинч мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр юмыг л чи гаргаж ирнэ. Мөнгө ба миний үн цэн бол цэвэр тэрэнд зориулсан. Өөрийгөө яаж одоо танах, өөрийнхөө юу чадгийг гэдгийг яаж түүгээрээ дамжуулж мөнгө гэдэг юмыг зөвөр ингээд олоод ирдэг те. Жохон юм тогшхол олоод очдөг. Тийм чанартай болох юм. За. Баярлалаа. Гоёгац те хариулт нь. Тэгэхээр үн цэн гэдэг юмыг бүтээж чадна. Чиний мэдлэг, уур чадвар одоо те мөнгөтэй харилцах арга зам бүх юм өөр байхгүй. Зөвхөн таних те. Тэгэхээр энийг одоо бүр ингээд яг юу бүтээх үн цэнээ яаж бүтээх үү гэдэг дээр тулаад ирүүлчихье. Хойлоор нь асгажуулт авч бол мэдээ жоохон дэлгэрүүлээ те. Чиний нөө бизнесийн төлөвлөгөө ч юм уу нэг гоё санаанууд байгаа шүү дээ те. Тэр юмнуудыг буулгаж ирж болно за. Басна. Окей.